Хэрэв энэ бичлэг 2000 лайк цуглуулвал бид дараагийн ангийг шууд оруулах болно. Хэрэв та манай сувгийг дэмжихийг хүсвэл доор харагдах данс руу хандивхийж биднийг дэмжээрэй. Одоо бичлэгтээ орцгоё. Тэнма хойд бүсийн командлагч хүн төрлөختний гэрэл гэгээ болсон хамгийн хүчирхэг нөмрөгчийг сургаж гаргасан. Меню Изумигийн өмнө ангийнхантайгаа цуг нөмрөх ёслолд оролцож байна. Хүүхдүүдийн нөөц боломжийг сэрээхийн тулд тэрээр нөмрөх чулуун хөшөөг дуудлаа. Хид хідэн сурагч оролцсон ч нөмөрч чадсангүй. Хачирхалтай нь тэдэн дундаас хамгийн тарган дээрлэхүү бацаа нөмөрч таарав. Манай хүү түүнийг цааш нь түлхээд эрс шийдэмгийгээр хөшөөнд хүрлээ. Яг тэр мөчид хойд бүсийн командлагч өөрөө хүүгийн сүнсийг илтгэх жинхэнэ сүрлийн бурхныг олж харав. Чулуун хөшөөнөөс асар том цэнхэр янхаа цэцэг дэлбэрэн гарч Тэнма ямар ч өрсөлдөгчийн ур чадварт дасан зогсож хариу цохилт үүсгэх чадвартай үлэмж дуурамл гэдэг нууц ур чадварыг эзэмшинэ. Товчхондоо түүнд Махарагагийн шиг дэндүү давмгай хүч өгч байгаа юм. Өнөөх тарган атаархлаа барьж чадалгүй манай хүү рүү халдав. Гэтэл гинтхэн энэ залуу өнөөх тарганы ард байрны түрээсээ нэхэж байгаа юм шиг гараад ирсэн бөгөөд тархан залуу айсандаа өмдөндөө тусааж газарт унлаа. Бүрэн дүн шинжилгээ хийснээр Тэнма хариу ур чадвар болгож аянган давлгааг авч түүнийгээ жижиг лянхаа орчин болгон хувиргав. Дасан зохицох бүртээ тэрээр дэндүү хүчрэхэг ур чадвар эзэмшсэн жинхэнэ мангас хэмээн өргөмжлөгдөнө. Гэвч хэн бүхний таамаглаагүй байтал Тэнгэрээс аврах том чулуун хөшөө унаж академиг даран нураав. Хойд бүсийн командлагч энд байсан ч энэ нь асуудал дагуулгаар байна. Чулуун хөшөө бууж ирсэн нь хүчрхэг гамшигын араатан ирж буй дохио юм. Тиймээс мэдээж хүн бүр зугтаж байна. Хамгийн гол нь манай хүү үнэхээр их ууралсан тул юу ч тоосонгүй. Тэрээр аюул занлыг ганцаараа шийдвэрлэхээр зогсож үлдлээ. Нөмрөгч болсны дараах анхны дайсан нь ээжийг нь алсан өнөөх амьтантай ижил төрлийнх байгаад тэр бүр баярлаж байна. Тэгэхээр энэ бол түүний хувьд үнэхээр баяртай өдөр юм. Тэрээр энэ бүх үгийг шатаж буй догшин арга яс цэрэгт хэлж байгааг санаарай. Шинэ хүчээ авсан манай хүү тэдгээрийг шууд туршиж үзэх үү гэж гайхна. Тэрээр аянган давлгааг ашиглан цахилгаан мэт хурдаар урагш давшиж арга яс цэрэгтээ нүүр тулав. Мангас цохилтоо талаасан ч Тэмма гайхалтай хурдны ачаар бултаад зогсохгүй, бусдад доромжлогдохгүй, өөр хэнийг ч эдгээр амьтдын гарт өхүүлэхгүй гэсэндээ өнөөх авраг мангасыг догшин нударгаар цохив. Гагцхүү тэр ганц цохилтол өнөөх амьтныг газарт унгаж ангийнхных нь гайхширлыг төрүүлж анхаарлыг нь татлаа. Тэд Тэнмагийн давмгай хүчинд алмаарч одоо зүгтах шаардлага байгаа эсэхэд эргэлзэнэ. Хэдхэн минутын өмнө юу ч биш байсан шинэхэн сурагч гинэт барилгын цаанаас 8 дугаар төвшний гамшигын араатныг устгах чадвартай болов. Удирдах ажилтны хариу үйлдэлж Тэнмагийн тэг төвшин нь жирийн тэг төвшний нөмрөгчийн хүчнээс хол давсантай адил байлаа. Гэсэн ч түүний төвшөнд арга яс цэргийг ялах нь боломжгүй бөгөөд учир нь тэр амьтанд хоёр хүчрхэг чадвар бий. Нэгдүгээрт энэ нь асар их хамгаалалтаа ирдэг. Хоёр дахь нь яг одоо хэрэгжиж эхэлж буй ясан гал гэж нэрлэгддэг зүйл юм. Энэ нь түүнд хүрсэн бүхнийг устгадаг төөнөм цэнхэр дөлөн хан юм. Манай хүүгийн найзууд санаа зовж байхад муухай царайд бүдүүн бацаан түүний өхлийг баяртайгаар тэмдэглэж байна. Энэ нь төгсгөл шиг харагдаж байгаа ч үнэн дээр дөнгөж эхлэл юм. Ойлгосноо? Хуулбарлагч нинжа Какашигаас санаа авсны ачаар Тэнма энэ чадварыг тархиндаа шинжилдэг. Тэрээр мөн энэ мөчөд дайсны дайралтад өртөх тусам түүний шинжилгээний хурд тасралтгүй нэмэгдэж байгааг анзаардаг. Цагаан туулай багш үүнд итгэж чадахгүй байна. Түүний нүд орой дээр гарчээ. Учир нь 10 дугаар зэргийн нөмрөгчч арга яс цэргийн галт товтлогоог ингэж тэсвэрлэж чадахгүй. Үнэн дээр манай залуугийн арьс мах нь шуудал шатаж байна. Энэ нөхцөл байдлыг огтхонч тоолгүй зогсох түүний бие хайлж бүр хавирган цухууж харагдана. Түүний нүдэнд зөвхөн яг ийм хэрцгий галд шатаж байсан хайрт ээжийнх нь дүр төрхөл харагдаж байв. Энэ үед хянагч багш энэ залуу одоо хүртэл өөрийн бүрэн хүчээ ашиглаагүй байгааг ухаарна. Энэ гоц ухаантай нөмрөгч яг л Breaking Bad-ийн бус өгөхийнхээ өмнөх шиг харагдах бөгөөд шинжилгээ дуусмагц арга яс цэргийг ална гэж занл хэлнэ. Энэ хэсэг үнэхээр яаж чимглээд нэмэргүй аймаар тасархай харагдаж байна. Ангийнхан нь түүнийг үргэлж дутуу үнэлж байсандаа харамсна. Тэдний зарим нь цэнхэр лянхаа дахин оргилж эхэлснийг анзаарсан бөгөөд энэ нь нөмрөгч гайхамшигыг үзүүлэх гэж буйн дохио байв. Биеийг хайлж байхдаа Тима шинэ ур чадвар руугаа тэмүүлж галын довтлохоог ойлгохын тулд ямар ч биеийн гадаргуу дээр мөс үүсгэж чадах хар мөсөн хан чадварыг сурч авдаг.
Энэ ур чадварыг авмагц систем түүнийг бүрэн эдгэж, Итачигийн Аматерасугийн галд хайлж дуусгаас нь авардаг. Тима ганцхан цохилтоор тэр цэргийг ялж чадахгүй гэдгийг мэдэж байв. Гэхдээ одоо чадвараа дахин ахиулсан болохоор онлын хувьд хийж чадах ёстой. Лянхуа цэцгийн үзэсгэлэнт дэлбэнүүд түүний биеийг ороож, эрүүл мэндийнхэнд бүрэн сэргээн. Сукунагийн хорон муугийн сүм дотор гоожо шархаа эдгэж байгаа юм шиг энэ залуу хэрхэн хөдөлж байгааг харсан ангийнхан нь итгэж ядан түүн рүү хашгиралтна. Багш нь түүний эдгээх чадварыг хараад мэл гайхжээ. Тэр хүү дөнгөж саяхан аянгаар довтолж байсан шүү дээ. Нэг зүйл тодорхой. Энэ залуу үнэхээр өөр гаригийн хүн. Тэр бол юр бусын нөмрөгч. Түүний өөрийгөө нөхөн сэргээх явц нь тэднийг энэ залуу тархиач нөхөн төлжүүлж чадах уу гэж гайхахад хүргэнэ. Энэ нь сонирхолтой асуулт боловч одоохондоо арга яс цэрэг уурлаж түүн рүү дахин нэг цэнхэр галын давлгааг илгээв. Гэвч энэ удаад манай залуу биеэ зузаан төмөрлөг мөсөөр хучжээ. Тэрхүү төөнсөн цэнхэр галж энэ мөсөн хуйгийг хайлуулж чадсангүй. Өөрөөр хэлбэл тэр галд бүрэн тэсвэртэй болжээ. Тэрээр галыг зүсэн яг л сүүрлийн бурхан шиг урагш давшиж цэргийн өргөн цавилтыг бултаад өнөөх мөсөн хуйгаа ашиглан гараасаа сунсан асар том сэлэм үүсгэв. Энэ залуу яг л эцсийн босс шиг харагдах бөгөөд түүх дөнгөж эхэлж байна шүү дээ. Тиматер байшингийн чинээс сэлмээрээ араг ясан мангасыг кит кат шиг цэвэрхэн хувааж үзэгчдийг алмааруулв. Түүний хурд хүч чадлын өмнө тэд хэлэх үггүй болжээ. Түүний хөдөлгөөнийг хүний нүдээр харах боломжгүй байв. Тинмагийн хуйг хайлж тулаанд дуусгаад тэрээр довтлогоо болон хамгаалалтын туйлын ур чадварыг эзэмшснээ гайхуулна. Түүний найзууд тулааны дараа түүн рүү дуудаж Руки ирж тэврэв. Сио түүнийг харахаар ирээгүй бөгөөд түүнд санаа зовсныхоо дараа зугтчихсан бололтой. Тинма түүнийг уурлуулчихсан болов уу гэж гайхах хооронд зааварлагч хянагч хоёр хоёулаа шоконд орж ам ангааж хоцорчээ. Зүгээр л нэг нөмрөгч хүү 100 дугаар зэргийн нөмрөгчж дээлэмгүй тийм хүчтэй гамшигын аратныг ялчглаа. Чад энэ замбраагүй байдлыг цэвэрлэж захиралд тэр гоц ухаантай нөмрөгч тэдэнтэй хамт явж байгаа гэсэн зураг сүлдэхийг даатгав. Темагийн дотны найз нь түүнийг тулааны үеэр бурхан шиг харагдаж байсныг нь магтаж байхад хянагч багш өөрөө биечлэн ярилцахаар ирнэ. Меню энэ залууг өөрийн шав болгохыг оролдож магадгүй гэдгийг мэдсэн бусад ангийнхан нь бүгд дуу алдан босцгоо. Үргэлжлэл би мөн энэ хүн чинь түүхэн дэх хамгийн хүчрхэг нөмрөгч болох жин тайваг өсгөж хүмүүжүүлсэн гэдгийг санаарай. Тийм болохоор шалгууранж тэнгэрт хатсан байгаа. Манай хүний найз нь тэдэнд зай тавьж өгөхөөр холдон гүйж харин хойд зүгийн командлагч хүүгийн гой дав ясыг магтана. Тэнма түүний юу яриад байгааг сайн ойлгохгүйч меню хүүгийн зүрх сэтгэлийн гүнд байгаа асар их үзен ядалт уур хилэнг хэдийн анзаарчээ. Хүүг юу ийм өшрөгсөн хүн болгосныг тэр сонирхно. Ингээд уйлаа майлаантай түүх эхэлж Тима аав ээжигээ алдсан эмгэнэлт явдлаа хуваалцсан. 10 жилийн өмнө тэр араг яс мангасын барт амь тавихаас хэдхэн секундын өмнө нэгэн нөмрөгч ирж аварчээ. Харамсалтай нь тэр ээжигээ ясан галын дөлөнд шатаж нүдэн дээр нь үгүй болохыг харсан байна. Ээж нь хүүдээ үлдсэн амьдралдаа тууштай, зоригтой явахыг загчээ. Тэр цагаас хойш хүү сүрлийн араатнуудыг үзен ядаж тэр л хорслоо дотроо тээсээр ирсэн юм. Тэр тэднийг хятахыг хүсэж сүрлийн чөтгөр болон түүний төрөл төрөстэйг бүгдийг нь устгахаа тангаргалжээ. Яг одоо ч Теммаг уйлах үед тэрхүү үзэн ядалт нь ил гарч байгааг меню анзаарч харав. Хачирхалтай нь түүний зүүн нүднээс нулимс гарахаа болсон бөгөөд зөвхөн баруун нүднээс нь л нулимс гоожно. Энэ нь ээжигээ алдснаас хойш болсон зүйлгэн шүү. Энэхүү урт яриа ухуулгыг сонссны дараа меню хүүг өөрийн шав болгож мангасуудыг устгахын тулд дээдлийхт оруулах санал тавина. Аврагчдын лиг бол дэлхийн хамгийн хүчирхэг нөмрөгчдөөс бүрдсэн сүрлийн араатнуудтай тэмцэж тэднийг устгах зорилготой байгуулга юм. Мангасуудыг хядах зориулалттай нөмрөгчдийн арим гэсэн үг. Гишүүн бүрийг нь аврагч гэж дуудана. Эдгээр хүмүүст зохих нөөц бололцоо, зэвсэг, бэлтгэл хийх боломжийг олгож, шагнал урамшуулал өгдөг. Яг л ажил шиг дадалжигч аврагч хүртэл сар бүр 10,000 алтан зоосны цалин авдаг. Өнөөгийн ийм хэцүү эдийн засагт би 200-аар ч хамаагүй ажиллахад бэлэн байна. Энэ бол маш их мөнгө. Мэдээж энэ бүх давуу эрх нь өндөр хариуцлагатай ирнэ. Аврагчид дуудсан цагт хизээд сүрлийн араатнуудтай тулалдаж байх үүрэгтэй. Тэд бол дэлхийг хамгаалах тэргүүн игнээ нэхэн. Үнэн дээр тэн мад шагнал урамшуулал огт хамаагүй. Тэр зүгээр л хорхоогоо дарах гэж мангасуудыг хядахыг хүсэж байна.
Манай хүн бараг энэ үед думслеер болохыг хүсэж байх шиг байна. Ямар тач тэр аврагч болох саналыг зөвшөөрч жил бүрийн 2 дугаар сард лигээс 10,000 хүн оролцдог шалгалт авдгийг мэдэж авна. Оноог гавьяа зүтгэлээр нь өгөх бөгөөд зөвхөн шилдэг 100 оролцогчийг л аврагч болгодог аж. Үүнээс болж манай хүү хамгийн өндөр онооны дээд амжилтыг сонирхно. Меню хамгийн өндөр оноо нь хамгийн хүчирхэг дайчин жин тавигийн тогтоосон 115 мянган оноо байдгийг сандаг. 11 жилийн турш хинч үүнд хүрч чадаагүй бөгөөд энэ онооны ердөө 50%-ийг авахд л шалгалтад төрүүлэх нь баталгаатай болдог гин. Тэнмаа энэ хүнийг хүн төрлөختний гэрэл гэгээ тэдний талд зогсох жинхэнэ мангас хэмээн биширдэг. Гэвч меню түүнд өөрийн авьяасыг жин 50-тай харьцуулах нь ухаалаг хэрэг биш. Учир нь тэр огт өөр төвшний хүн гэдгийг сануулна. Гэсэн хэдий ч манай хүү цэнхэр түгжээний саги шиг их зантай тул тэр амжилтыг эвтгэхэ хэлж менюг гайхшруулна. Энэ нь тайвжин шавтайгаа ярьсан яриагаа санав. Тэр шавь нь хизээ нэгэн цагт түүний авьяас чадварыг давах хүн гарч ирнэ гэж хэлж байжээ. Хуучныг халах шинэ од эцэст нь тодрон гарч ирэх бололтой. Яг тийм агуу боломж түүний өмнө зогсож буй хүүд байлаа. Дараагийн хэсэгт тэд хоёр ертөнцийн хооронд гарц үүсгдэг чулуун хөшөөнүүдийн дэргэд ирнэ. Зөвхөн мангасуудыг устгах нь хангалтгүй. Чулуун хөшөөнүүдийг ч бас өгөөх хийх ёстой. Тэгэхгүй бол тэд нар цуврсаар л байх болно. Тэдний урд байгаа энэ барилга нь иймэрхүү хөшөөнүүдийг тусгаарлаж хамгаалахын зэрэгцээ гамшигын араатнуудыг оргуулахгүй байх зорилгоор тусгайлан баригдсан байгууламж юм. Энэ нь шинэ аврагчдыг дадлагжуулах шалгалт шиг үүрэг гүйцэтгэдэг тул сургуулилтын бааз гэсэн үг. Лигийн нэршлэр үүнийг шат гэж нэрлэдэг бөгөөд доторх мангасуудыг энэ ч бас хянах боломжгүй гэж үздэг. Ийм учраас л шинэковчууд эдгээр хөшөө эсвэл шатны сургуулалтын талбай руу ороод хядуулчихдаг тул үүнийг шинэковчуудын оршуулгын газар гэж нэрлэхэд хүрсэн байна. Жин Тайваурд нь энэ шатыг 3 минутанд цэвэрлэж дээд амжилт тогтоож байсан тул меню манай залууг яг тэр шалгалтыг 3 минутын дотор багтаан эвдээсэ гэж найдаж байгаа юм. Тэгж байж л меню түүнийг албан ёсоор өөрийн шавь гэж үзнэ. Дараагийн хэсэгт меню хавь ойрынхны ам уралдан ярьж байгаа өнөөх шин цэрэгтэйгээ хамт алхаж явна. Хүмүүс энэ залууг хамгийн хүчтэй дайчны домогтой харьцуулж эхэлжээ. Түүнийг менюгийн хажууд мөр зэрэгцэн алхаж байгаад итгэж ядан гайхширна. Тэднийг янз бүрийн зүйл бодож суух зуур манай залуу гамшигын төвшнийг нь харав. Энэ шатных 10 буюу араг яс цэргээс 2 төвшнөр илүү хүчтэй байгаа нь түүнийг яг ямар гэчим мангасуудтай тулалдах гэж байгаагаа гайхахад хүргэнэ. Хүмүүсийн царайнаас илэрх цочрлыг харсан Тинма энд байгаа хүмүүс яагаад бүгд шатан дотор хөл тавьж үзээгүй энгийн арчаагүй амьтад шиг харагдаад байгааг гайхан бодно. Тэрээр бүртгэлийн бүсгүүдээр очиж шат руу орох хүсэлт гаргав. Бүсгүй түүнийг чиглүүлж багийнхан талаар асуухад манай залуу ганцаараа гэдгийг хэлв. Хэсэг зуур нам гүн байдал үүсв. Бүртгэлийн ажилтан үүнийг үл хүндэтгсэн хэрэг гэж хүлээж аваад энэ залуу өөрийг нь өдөж хоргоож байна гэж боджээ. Манай хүн ямар ч найдваргүй бүсэд дэндүү хурдан орж хөөхөн хүүхнийг алдчихлаа. Тэнмаа юу болоод байгааг огт ойлгосонгүй. Хажуугаар нь үзэгчд хүртэл түүнийг их зан гаргаж томорлоо химээ доог тохуу хийж байв. Бүхнийг тодорхой болгохын тулд тэр зорилгоо дахин тайлбарлаж түүнийг эргүүлэх гээгүй гэдгээ хэллээ. Тэр зүгээр л шатыг дахин сорилахыг хүсэж байна. Өнөөх бүртгэлийн бүсгүй өөрийгөө хатан хаан гэж ботсноо. Түүнийг зүгээр л эвгүй байдлаас гарах гэж байна хэмээн зүтгэнэ. Тэр бүр энэ тэнэг залууг хитрхи хол явахаас нь зогсоохын тулд утасныхаа дугаарыг өгөхөд ч бэлэн байв. Үүнд үнэхээр уурн хүрсэн. Манай хүн түүнд 3 дахь удаага давтахгүй шүү гэж сүрдүүлв. Түүнд тэр хачин бүртгэлийн бүсгүй огт сонирн биш байлаа. Түүний цорын ганц анхаарал хандуулж буй зүйл бол шатны даалгавар. Түүний үгнээс үхтлээ айсан бүсгүй хүсэлтийг нь зөвшөөрч үхэх сэхэх нь чиний л хог шүү гэдгийг онцлов. Тэмдээ тэр ядаргаатай явдалтай зууралцсандаа бухимдангуй бугуйчийг авч гарнасаа зөв. Эргэн тойрных нь бусад арчаагүй гүлгнүүд түүний хүүхний дугаарыг авч чадаагүй мөртлөө хүчтэй эр хүний дүр эсгэлээгээд тэнэггээр нь дуудана. Хамгийн гол нь 10 дугаар төвшний шатыг сорж байгаа ямар ч шинков үндсэндээ мангасуудад бариулж өгөхийг л хүссэн хэрэг. Тэрхүү зөрүүн тийм ч найдваргүй хол зөрүүтэй байдаг. Эдгээр атаархуу новшнуудын ихэнх нь дэмийг чалчиж байгаа ч зарим нь Тэнмагийн авьяас бэлэг болон түүнийг байр сууриа ахиулахад хэрхэн ашиглахыг нь сонирхож байв.
Гэвч асуудал нь түүнд авьяас чадвар байлаач төвшин нь тэг хിവэрэ байгаа явдал юм. Тэгэхээр тэдний нүдээр бол тэр үхсэн амьд хоёрын зааг дээр л байна гэсэн үг. Тэмээ урд байгаа ажилдаа анхаарлаа хандуулж бугуйчийг өөрийн таних тэмдгийн мэдээллээр уншуулан нөгөө тал руу нэвтрэх эрх олж авав. Захиргааны уйдгартай ажлууд дууссан тул тэрээр нудраг зөрүүлэхэд бэлдэн биеэ халав. Цаг ажиллаж эхэлснээр шатыг 3 минутын дотор дарах түүний хугацаач бас тоологдож эхэллээ. Энэ залуу хиймэл шат гэлээч эмтгийн хэмжээ хачин том болохыг ухааран мангас шиг урагш давшлаа. Тэрээр амьдралдаа анх удаа мангастай нүүр тулж байгаа бөгөөд дөрөвдүгээр төвчний киношида буюу минийхэр бол үнэхээр заван харагдах нохойтой таарав. Манай хүн тэр амьтныг ганцхан сэлэмний далаалтаар хядаж орхилоо. Түүний мэс хувиргах хүчийг санаж байна уу? Тэр ямар ч нөхцөлд байлдаа нисэх болон зэвсгийг хялбархан гаргаж ирж чадна. Нэг кадаман талаж хэрчигдсэн ч араас нь өсөглөн моднууд цовж ирэх бөгөөд яг л покемоны аимшигын хувилбар шиг харагдана. Гадаа аавынхаа тавьсан энэ сорилтыг эрс эсэргүүцэж байлаа. Шинэхэн өмөрөгчөд уралдаж болох зөндөө шат байхад аав нь Теммаг шууд хамгийн хэцүү ихний шат руу явуулчихсан. Аав нь ердөө л Теммаг жинээс даваад гарахыг харах гэсэн гашуун үнэн энэ. Тэгээд л тэр хоёрын үр дүнг харьцуулаад байгаа хэрэг. Игя хүртэл тэрхүү туйлын дайчны хязгаар нь хүн төрлөختний хэр хэмжээнээс хэтэрчихсэн тул түүнийг давах боломжгүй гэж үзэж байв. Гэвч аав нь охинооч гэсэн тэр бодолтой санал нэг байгаа эсхийг сонирхно. Охины хувьд жин ихэндээ найрсаг дөхөн хүн шиг санагдсан ч дараа нь тэр 97 дугаар төвчний гамшигын мангасыг зүгээр л юу ч биш юм шиг хэрчиж хаяхыг нь нүдэрээ харжээ. Түүний хүйтэн тооцоотой харц нь яг л бурхных шиг байв. Энэ нэр хүн төрлөختнийг сүр жавхлантайгаар даван гарч өөрөө бурхан болчихсон мэт. Хэдий энэ нь үнэн ч гэсэн яг ийм боломж танмаад ч байгаа гэж меню маргах бөгөөд гагцгөө тэр төвшөнд хүртэл трансцендент хийхэд хугацаа орох гин. Жин бол хүн төрлөختнийг аврагч бурхан. Харин танмаа өөрийн үзен ядалтад автсан чөтгөр шиг харагддаг нь тэр хоёрыг туйлын эсрэгцэл болгоно. Тайзан дээр эргэж ирэхэд манай хүү Кадамигийн бүлгийг төвггүйхэн устгажээ. Харамсалтай нь түүний чадвар эдгээр сул дорой амьтдыг сканер дах зүйл гэж тоохчгүй байна. Гинэт манай хүнд яг ардмын зогсож байна уу да гэсэн мэдрэмж төрж тэр даруй эргэж завчив. Гайхалтай нь үнийг ч бас алхахад амархан байлаа. Тима 10 дугаар төвчний гамшигын амьтдыг бүгд ийм сул юм болов уу гэж гайхаж эхэлсэн ч тийм байх учиргүй. Тэгээгүй бол энэ шатыг шинэхэн өмөрөгчдийн оршуулгын газар гихгүй байсан. Түүний мэдэхгүй ямар нэг зүйл байж таарна. Түүний зөв байлаа. Систем өөрөө нөхөн төлжих гэдэг бэ. Зэргийн ур чадварыг илрүүлж дүн шинжилгээний циклийг эхлүүлв. Манай хүү үүнийг хүлээгээгүй байтал түүний цавцсан амтан аврах биеч шиг дахин босч газрын ороон өвсөөр манай хүүг тарж эхлэв. Хэрчигдсэн ч гэсэн тэр амтан шархнаасаа нөхөн төлжиж чаджээ. Энэ мангасыг яагаад алахад хэцүү болох нь одоо л ойлгогдов. Хүч чадлын хувьд аврах том 10 дугаар төвшин зогсож буй Тэнмаа хар мөсөн ханаа идэвхжүүлж хурц шүүгнүүд гаргаж хоёр гараа хучив. Түүний зорилго бол тэр амьтныг нөхөн түлжиж чадахгүй болтол нь маш их хохирол учруулах явдал юм. Хос элмээрээ тасралтгүй хэрчих зураа тэрээр тархиныхаа мухард дүн шинжилгээний циклийг ч бас боловсруулж байлаа. Хүчтэй завчилт нь амьтны толгойг хүртэл хоёр хэсэг болгон хуваасан ч энэ нь түүнийг алахад хангалтгүй байв. Тэма түүнийг хэрчгтээ туйлын таашаал авна. Энд жинхэнэ мангас нь Тэнма өөрөө бөгөөд түүнийг дахиж нөхөн түлжиж чадахгүй болтол нь тасчиж хаяхыг хүсэж байв. Энээр тэр мангасыг үнэхээр олон удаа зүссэн тул яг л Сукунагийн домойны экспаншнд өртчихсөн мэт харагдана. Мангас өөрч бутран дэлбэрснээр тулаан өндөрлөв. Энэ нь ч сайн хэрэг боллоо. Учир нь Тэнма хар мөсний чадвараа хитрхийг ашигласнаас болоод манан аль хэдийн дуусаж байв. Гэвч үйл явдал эргэж тэр зүйл өчүүхэн хилтерхийнээсээ ч бүтэн биетэйгээр дахин нөхөн төлжиж орхив. Перфект сэллээс санаа авсан бололтой. Бохимдсан Тэнма цохилт бүрээс бултаж ийм шаргуу мангастай тулж байгаадаа цочирдно. Сайн тал нь энэ амьтан нөхөн төлжих бүрд түүний дүн шинжилгээ хийх хурд улам бүр үржигдэж байв. Гэвч тулаан түүнийг туйлдуулж эхэлсэн тул хар мөсийг огт ашиглахгүйгээр мангаа хэмнэж эхлэв. Энд хамгийн ухаалаг нүүдэл бол хурдаа ашиглаж дүн шинжилгээ дуусгахыг хүлээх явдал юм. Гэвч хамгийн муу зүйл нь түүнд цагч бас бага үлджээ. Яавалч байг үзээд алдъя гэд тэрээр эцсийн мөчний оролдлого болгож хар мөсөн хантай хамт аянган давлгааг идэвхжүүлв.
Тэнгма нөгөө амьтны орон говсыг тасчин хаяж дүн шинжилгээгээ хурцсахын тулд түүнийг олон удаа нөхөн түлчгэд хүргэнэ. Учир нь хэрэв түүний манд дуусвал тэр дороо л үхэх аюултай. Тэгээд ч хэрэв түүний чадал ердөө иймхэн бол хуурамч амьтан байснаас үхсэн нь дээр биздээ. Эцсийн хүчээ шавхан далааж Тэнгма уур хилэнгээ гаргаж нөгөө амьтны толгойг тасдахыг оролдоно. Харамсалтай нь бүх зүйл дуусав. Түүний манд шавхагдаж дуусах яг тэр мөчөд түүний бие зүсэн бяслагнаас жолон нүхтэй болж орхив. Энэ бол Месус үйл явц дуусах шатандаа орж буй түүний эцсийн боломж юм. Энэ нь түүний зэвсгийн сангаас ман шаарддаггүй цорын ганц зүйл билээ. Үйл явц бүрэн дуусах мөчөд цэнхэр Лянхуа дахин бий болж өөрөө нүхэн төлжих замаар Лянхуа тесрэлт чадварыг олж авна. Мангас түүнийг дахин тасчих гэж чадхаараа оролдох боловч Лянхуа тесрэлтийн үйлчлэл аль хэдийн идэвхжиж эргэн тойрны бүх манаг сүрлийн тесрэлт болгон хувиргана. Ингээд Месус үйл явц дууснаар Тэнмагийн авсан бүх шарх автоматар эдгэрч эхэлнэ. Мангас үүнийг хараад мэл гайхах бөгөөд манайх үг гараа таших яг тэр мөчид Лянхуа жинхэнэ там шиг зүйлийг үзүүлж өгнө. Энэхүү сүрэл эргэн тойрны бүх зүйлийг хуухлан шатааж нөгөө амьтныг үнс нуран болгож орхив. Эцэст нь Тима өөрийн довтолгооны тесрэлтээс болж шархтсан харагдана. Энэ бол түүний энэ тулаанд үлдээсэн эцсийн хүзэр байлаа. Дашрамт хэлэхэд тэрээр Мисүсээр дамжуулан мангаа буцааж авсныхаа дараа ердөө 3-1-ийг нь зарцуулж ийм их сүрэл дагуулсан хэрэг. Тэрээр одооноос эхлэн жижиг мангасуудыг устгахад ямар ч хүндрэл мэдрэхгүй болно. Түүнчлэн Месагийн ур чадвар нь ман болон эрүүл мэндийг хоёуланг нь нөхөн сэргээх шинж чанартай болох нь батлагдав. Гадаад ертөнцид нөхцөл байдал үймээ самуунтай байх хооронд ганцхан хилтерхийл үлдэнэ. Хүлээн авахч бүсгүй дотогш орсон шин сурагчид санаа зовж тэднээс аврах баг дуудахыг гуйна. Ажаа хүртэл манай хүүг 10 дугаар зэргийн мангаст ялагдсан чинээ сансангүй. Хамгийн том асуудал бол энэ үе шатыг 2 минутаас бага хугацаанд туулах явдал юм. Гэтэл гинтхэн шин дээд амжилт тогтоосныг уг шат бэлхнээ харуулж хүн бүрийн төсөөллийг гайхшруулв. 11 жилийн рекордыг Ицуки Тенма эвдэж үүнийг яг 2 минут 14 секундэд туулжээ. Түүнийг тайзнаас гарч ирэхэд энэ залуу яг л дайнаас гарч ирсэн мэт харагдана. Түүнийг үзен яддаг байсан бүх хүмүүс одоо шүтэн бишрэгчт нь болон хувирчээ. Учир нь ялагдагч залуу Жиний амжилтыг бүтэн 1 минутын зөрүүгээр бут цогсон юм. Манай хүү меню дээр ирж одоо түүний шав болох хэрэгтэй болсон эсхээ асууна. Угэр хүн үнэхээр биширч шин шаваа магтан сайшаана. Энэ бол Гая эцгийгээ ийм байдлаар инээмсэглэхийг харсан хамгийн ховор тохиолдлуудын нэг юм. Үзэгчид энэ бүхнийг Изумигийн гавьяа бөгөөд түүний ачаар шавь нь Жиний амжилтыг эвдсэн гэж итгэж байсан ч түүх огт өөр байлаа. Хүлээн авахч бүсгүй өмнөх үйлдэлтэй үнэхээр ичиж зовон хурч ирнэ. Тэрээр түүнд шин дээд амжилт тогтоосонд нь зориулж бэлэг гартуулах бөгөөд энэ нь манай хүүгийн огт хүлээгээгүй зүйл байв. Тэрээр өндөр зэрэглэлийн шатанд сорилт хийсэн мунхаг шин сурагчийн төлөө тэгтлээ их санаа зовсонд нь бүсгүйг огт буруутгахгүй. Энэ удаад манай залуугийн үгс бүсгүйг үнэхээр ичээж сандаргаж орхив. Нөгөө талд Ажаа манай залууг шоолж түүний эцгийн шав болсон гэд бие тоохгүй байхыг сануулна. Меню түүний авьяас чадварт энэ төвшин дэндүү амархан тул хүндрэлийг нэмэгдүүлэх цаг болсон гэж үзнэ. Тэрээр түүнд тохирох шатвал агсан төвшний шат гэж итгэж байна. Нэгэн чухал зүйлийг тэмдэглэхэд зэрэг дэв нь зөвхөн гамшигын араатны аюулын төвшнийг илэрхийлдэггүй. Хамгийн чухал хүчин зүйл нь тэдний үйлдвэр ухсаа бөгөөд учир нь заримд нь оюун ухаан дутагдж байхад зарим нь хүнээс ч илүү оюун ухаантай байдаг. Тэдгээр мангасуудтай харьцахад ердийн гамшигын араатнаас хамаагүй илүү хэцүү байдаг. Эргээд харахад нөмрөгчд болон гамшигын араатнууд хоёулаа ижил зарчмаар ажилдаг. Хүмүүс чадлаасаа хамаарч өөр өөр мэрэгжилтэй байдаг шиг мангасууд ч төрөл зүйлээрээ ялгардаг. Ахлах шатны бүсүүдэд илүү ухаалаг мангасууд үүрэлдэг бөгөөд тэднийг ижил төвшний жирийн мангастай харьцуулахад ялах нь хэтэрхий хэцүү. Темагийн дараагийн очих газар хойд бүсийн 4-р дүүрэг бөгөөд тэрээр өдийг хүртэл өөрийг нь хуурах наад захын ухаангүй ердөөл хог шаарнуудтай тулалдаж байснаа ухаарч эхлэв. Ухаалаг мангасууд өвдөлтийг мэдэрч чаддаг гэдгийг мэдсэн Тэмма үнэхээр их баярлаж тэднийг тамлах ажилд бүрэн уусав. Бүр шинэ хохирогчтой олонгуудаа аимшигт аварга гаргаж эхлэв шүү.
Жингийн 11 жилийн дээд амжилтыг нэгэн шин залуу эвдсэн тухай хүмүүс тасралтгүй шуугиж олны хариу үйлдэлж хүчтэй байлаа. Гэсэн ч ахлах шатны бүсүүд амаргүй бөгөөд дөрөвдүгээр дүүргийг ганцхан хүн бүрэн эзэгэндэг. Олон нөмрөгч ахлах шатны бүсүүдийг сорихоор орсон ч сураггүй алга болжээ. Нууц алуурчин байгаа тухай цуу яриач бий. Нэг нь тэнэг Рейж Киношидгийн нэрийг ам алдчихтал нөгөөх нь дими юм ярьж амиа алтхаас нь сэргийлж амийг нь таглахыг хичээнэ. Рейж бол дөрөвдүгээр дүүргийн даргын хүү гэдэг нь ил болов. Энэхүү баян айлын эрх бацаан бусдаар бөөцөлүүлэх дуртай нэгэн. Дөрөвдүгээр дүүргийн бүх бүс түүнийх. Хүлээх гэдэг бол зүгээр л арчаагүй шинковуудад зориулагдсан зүйл гинөө. Тэрээр авдар нэгэд тэрхүү бүсээс олсонтойгоо адилхан чулууг олж харав. Меню түүнийг яг гамшигын мангасыг алсны дараа ийм зүйлтэй тааралцсанд гайхжээ. Тэр хоёр чулуунд маш том ялгаа бий. Нэг нь ногоон өнгөтэй харагдах бөгөөд дунд зэрэглэлийн чанартай тооцогддог тул бүсгүйг үнэхээр гайхшруулв. Тима карма чулуу гэж яг юу болохыг мэдхийг хүсгэд энэ нь үндсэндээ туршлагын чулуу гэдгийг мэдэж авна. Мангасуудыг ялах эсвэл нөмрөгчдийг алснаар карма буюу туршлагын оноо гэгч зүйл үүсдэг. Тэдгээр нь эцэстээ таны төвшнийг ахиулах үүргийг хүлээдэг. Энэ тохиолдолд карма чулуу нь тухайн кармаг аль хэдийн дотроо агуулсан байдаг тул түүнийг шингээж авснаар хэрэглэгч төвшнээ маш ихээр ахиулах боломжтой болно. Хамгийн хачирхалтай нь карма чулуу хэрхэн тэр бүс дотор аяндаа бий болсон явдал юм. Мастер меню ярихдаа энэ нь Тэнмагийн авьяас чадварын нөлөө байх ёстой гэж үзнэ нь тэднийг хоёуланг нь гайхшруулв. Ялагдсан дайснуудын доторх карма нь ялагчид шингдэг бололтой. Гэвч Тэнма хоёр гамшигын мангасыг ялсны дараа төвшин ахиагүй нь тэр кармаг шингээж авч чадаагүйг илтгэнэ. Менюгийн таамаглаж байгаагаар Тэнмагийн мангасуудыг алж олсон бүх кармаг өдийг хүртэл түүний оронд эргэн тойрны нөмрөгчд аяндаа шингээж аваад байсан хэрэг. Харин тулааны бүс өөр. Тэнд кармаг шингээх хинч байхгүй. Бас Тэнма өөрийнхийгөө шингээж чадахгүй. Манай сувгийг тууштай дэмжиж яваа алтан дэмжигч та бүхэндээ чин сэтгэлийнхээ гүнээс талархъя. Таны үзүүлж буй дэмжлэг бидэнд асар их урам зориг хүч болдог шүү. Хэрэв та биднийг дэмжихийг хүсвэл бичлэгийн эхэнд гарсан данс руу хандив хийгээрэй. Дараагийн хэсгээр дахин уулзцаая.